За үзэгч та хүнд оройн хүргэе. Тэгэхээр олоо телевизийн зочинтой ярилцах цаг ярилцлагын нэвтрүүлэг нь ээлж дугаар та хүндээ хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаагийн дугаараар хууль зүйн дэд сайд Эрдэнэжамыг урьж оролцуулж байгаа юм а. За бидний урилга хүлээж авч хүрэлцээрсэн талархсан илэрхийлье. За та бүхэнд бас энэ оройн мэнд хүргэе. Тэгэхээр хоёулаа ярилцлага өнөөдрийн одоо ойрын 2-3 хоног нэлээд тийм халуун гэх юм уу тийм ээ сэдв болоод байгаа тэр сэдвээс эхлэе гэж бодож байна. Авилгатай тэмцээн газраас таныг с ิจ гтнэр татсан гэх мэдээлэл байна. Энэ үнэхээр одоо бодит байдал дээр ийм боломж одоо байдаг юм уу гэдгээс яриагаа гэлээ. Авилгатай тэмцэх газраас намайг бол тодорхой асуудал холбогдуулаад с ิจ гтнэр бол татсан. Ийм боломж нь байгаа авилгатай тэмцэх газрын одоо хэнийг с ิจ гтнэр татах уу яах вэ гэдэг нь өөрийнх нь үүргэлтэй. Тэгээд миний хувьд бол одоо хууль заасан гин буруутай үйл ажиллагаа явуулаагүй учраас айх юм байхгүй очиод одоо тайлбараа өгөл болсон. Ерөнхийдөө бол яг хэлийнхний анхаарал бол орсон бол онцлогтой. Тэгтээ нэг удахгүй энэ бол учир нь олдогдоод хэрэгсэхгүй болчих. Тийм л хэрэг байх гэж бодож байгаа шүү дээ. Гол нь одоо юу гэдгийг Монгол Ардын Хувьсгал намын дарга инх хоёрын дүү инх туяа туслах хоёуг нарыг тийм ээ интерполоор ерэн сурвалжлах энэ үйл явцад таныг саад хийсэн гэж буруутгаад байгаа шиг байна л да. Тэгэхээр яг интерполоор ерэн сурвалжлах энэ одоо эрхийнх нь хүрээнд нэр хүй хүмүүсийн хамруулах шаардлага байсан юм уу тийм ээ. Энэ тал дээр та бас өөрийнхөө үзэл бодол илэрхийлсэн юм билээ л дээ. Тэр энэ талаараа. Үгүй инхтэй гэж одоо хүний талаар бол Интерпол дээр ерэн сурвалжлж байгаа вебсайт нэр гарцсан баг. Тэгээ тэр бол өөрөө Монгол улсын нэр хүнд ч гэсэн ер нь бол муу байхгүй. Ягаад тэгэхээр болсон болоогүй дотроо улс төрийн юм маргаантай байгаа ийм хүмүүсийг ингэж ерэн сурвалжлна гэдэг нь дараагийн шатанд тэгээ Интерпол Монголын Интерпол жинхэнэ одоо нөгөө нэг тэг харт амхны гэх юм уу янз янзын интерхтнийг ерэн сурвалжлахад нөгөө монголчууд чинь улс төрийн зорилгоор нэг хайдсан байл штэ гэдэг энэ утгаараа бол их хэвгүй. Тэгээ энэ утгаараа бол болохгүй юм байна. Ер нь бол. Тэгээ ягаад тэгэхээр нөгөө Интерполын одоо үндсэн хууль гэж үүдэг дүрм, үндсэн дүрмийнх нь гуравт нь бол Интерпол ямар үйл ажиллагаанд оролцох вэ гэдэг бол тав тодорхой заасан байт. Би дөрвөн таван том асуудал байна. Улс төр, шашин, хүний эрх, арьс өнгөөр ялгарлах цэргийн гэмт хэрэг гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бол Интерполын өөрийнх нь оролцдог бол хэрэг биш. Улс төрийн гэж үзэж байна. Тий, энэ бол улс төрийн хэрэг. Ямар ч талаас нь бүх талаас нь аваад үтсэн бол энэ бол улс төрийн хэрэг. Тий, тэгээд яг нөгөө манай зарим нөхдүүд бол хууль сайн мэддэггүй те ойлголтгүй гэсэн улс төрийн хэрэг гэж юу юм бэ? Тийм улс төрийн хэрэг гэдэг чинь хэн тогтоосон юм бэ гэх тэр ингээл асууж ярьдаг юм билэ. Өнөөдөр Монгол улсын эрүүгийн хуулийн ч гэсэн улс төрийн хэрэг гэдэг тодорхойлт байхгүй. Үнэн. А энийг бол хэн тодорхойлт юм гэхээр улс төрийн намууд улс төрчл тодорхойлно. Тэ? Яг л тэд нар бол ягаад улс төрийн шалтгаанаар ийм ажиллагаа явж байгаа гэдэг бол мэддэг. Энэ талаар мэдээлэл гаргадаг. Тэгээ үндсэндээ бол Монгол одоо энэ хоёр даргын шүүх хурал явснаас хойш бол хичнээн олон хүний эрхийн байгууллагууд, хичнээн олон гадаад дотоодын мэрэгжлийн хуульчид, нам, эвсэл те хөдөлгөөнүүд тэн дундаа Монгол Ардын Хувьсгал нам энийг бол ерөөсөө л улс төрийн зорилготой шалгаж байгаа юм хэрэг байна. Одоо ингээд шүүхийн шийдвэрч гисэн улс төрийн нөлөөллөөр ороод хэлмэгдүүлэлт болчлаа гэж ингэж үзэж байгаа. Би ч гэсэн тэгж үздэг хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ өөрийнхөө энэ үзэл бодлоор би бол Интерпол бол захиа бичсэн. Өөрөөр хэлэх юм бол ямар утгатай захиа вэ гэхээр Монголд өнөө хүртэл энэ бол эцэслэн шийдэгдээгүй. Одоогоороо улс төрийн намууд тэрэн дундаа улсын хурлд бүлэгтэй хамтарсан засгийн газарт оролцож байгаа энэ нам энэ хэргийг улс төрийн хэрэг гэж үзэж байгаа шүү. Энийг та нар сайн судалсан уу? Хэрвээ судлаагүй бол эн чинь өөрөө дараа нь бас ингээд танай үндсэн хуультай зөрчилдөх юм асуудал болох вэ? Тийм учраас энэ талаар бас жоохон судлаа шинжилгээ явуулаад болж игэл бас экспертиз Монгол руугаа ирүүлж гисэн ийм л агуулгатай захиа бичсэн байна. Яг энэ асуудлыг жишээлбэл магадгүй улс төржүүлж яах гэж нэг хэсэг нь харж байгаа бах. Үзэгчдийн маань ч гэсэн нөгөө хэсэг нь болохоор иргэн Эрдэнэжамаа юм эсвэл хууль зүйн дэд сайд Эрдэнэжамаа асуудал тандсан гэдгээр бас хэмжиглэл төрөөд байгаа шиг байна. Тий, хууль зүйн дэд сайд гэдэг одоо ерөнхий утгаар нь яриа л та. Тин ч Монгол улсын хоёр иргэн байна. Тэ? Би одоо чинь за яг би Монгол Ардын Хувьсгал намаас одоо сонгогдсондоо буруутаад ах шиг байгаа. Өөр ямар ч хууль зүйн сайд байсан ба штэ. Улс орондоо болж байгаа ийм улс төрийн агуулгатай улс төрийн оролцоотой энэ хэргийн талаар Интерпол мэдээлэл өргөтэй. Харин одоо мэдээлэхгүй энэ талаар арга хэмжээ авахгүй бол эсвэлдэхгүйгээр баг одоо буруутан болох ч магадгүй штэ. Энэ утгаараа бол би өөрөө нэг буруу юм хийсэн гэж боддог. Хоёрдугаарт нь л яг авилгатай тэмцэх газрынхнаас шалгахтаа мөрдөн байцаах ажиллагаанд цаад учруулсан гэж одоо хэлэх гэж байгаа юм шиг байна лээ. Зүгээр асуултын надаас надад ч танилцуулахдаа бол тэгж л танилцуулж илээ. Энэ бол ямар саад учруулсан юм байхгүй.
Одоогоор ч гэсэн Интерполын вебсайтн дээр бол тэр хоёр иргэнийг хэрэг сурж байгаа хэвээр байгаа байхгүй юу. Тийм учраас бол хууль зүйн дэд сайд гэдэг хүн тийшээ үгүй заавал хууль зүйн дэд сайд ч биш те хууль зүйн сайд ч байна. Ерөнхийлөгч байна, ерөнхий сайд байна. Одоо их хурлын гишүүд ч байна. Улс төрийн ямар нэгэн албан тушаалтан тийшээ энэ бол улс төрийн хэрэг шүү гэж бичгэд бол Интерпол шууд мөрдөн байцаалтаа шууд зогсоохгүй. Харин тэд нар шалгаж болно. Шалгах нь бол зүйтэй. Харин би ч гэсэн Монголын Интерполын одоо эрх үеийн албан тушаалтныг дуудаад за би чамд тушаал өглөө шүү. Наатахаа зогсоо. Тэ? Чиний наад хууль өмч нь хамаагүй гэдэг албан бичиг явуулдаг ч юм уу, тушаал өгдөг ч юм уу. Тэрний дагуу зогсоод тэ ингээ явцсан бол өөр. Тэгэхээр би бол яаж юм тэгэхээр энэ асуудал чинь Интерполын өөрийнх нь дүрмд нийцэхгүй байгаа юм шүү. Энийг одоо шалгаач тэ үзээч хараач л гэсэн ийм утгатай юм явуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэнд бол ямар нэгэн байдлаар мөрдөн байцаалтанд цаад учруулах гэж байхгүй. Ер нь бол зөв шулуухан хэлэхэд бол манай шүүх прокурор мөрдөн байцаах байгууллага тэ ялангуяа авилгатай тэмцэх газрынхан бол бас тухайн одоо гэмт хэрэгээ тэ яг яавал үйлдэлсэнд тооцдیں۔ Яаж дуустیں۔ Тэ энэ гэмт хэрэгийнхаа бүрэлдэхүүний талаар бол нэлээд сайн гэж яахгүй бол нэлээд олон хэрэг дээр л бол ингээл тэ дутууд улмыг ханддаг цаад газрынхаа дүрм журмын судалдаггүй тэ судалсан ч одоо дутуу ойлгодог юм юмнууд бол байгаа. Тасаа ярианда Монгол Ард хувьсгал намаас сонгогдсон, томилогдсон гэдгээр буруудаж ирж хэлж байна. Магадгүй яг тэрнтэй адилхан юу гэдэг Монгол улсын аль нэг А, Б гэдэг ч юм уу иргэн гадаад аль нэг улсад нөгөө саяын таны ярьсан дөрвөн үндслээр тэ улс төрийн шашны гадуур хацсан ч юм уу ийм үзлээс болоод хилмигдсэн интервалаар ерэн сурвалжлагж байгаа бол яг энэ асуудлын хүрээнд та яг саяын асуудлыг бол тавих байсан уу? Тавилгүй яах юм. Одоо дараа нь ч гэсэн заавал Интерпол ч биш хүний эрхийн бус асуудлаарч байна. Тэ Amnesty International байна ингээл өчнөө олон асуудлаар бол олон улсын хэмжээний байгууллагууд тэ олон улсын хэмжээний байгууллагууд бол бичсээрч байх болно. Тэ энэ бол миний ер нь бол үүрэг гэж бодож байна. Нэгдүгээр хуульчны хэвд, хоёрдугаар залуу хүний хэвд, гуравдугаар энэ төрд бас энэ төрийн хууль тогтоомжийг биелүүлэх. Төрийн хууль тогтоомж хүртэл штэ. Олон улсын гэрээ конвенц, Монгол улсын хуультай зөрчилдөл олон улсын гэрээ конвенцийг дагна гэж заадаг штэ. Тэгэхээр энийг бол зөвөөр нь ойлгох, зөвөөр нь хэрэглэн тэрний төлөө одоо үйл ажиллагаа явуулна гэдэг бол ер нь миний үүрэг мөн. Энээсээ буруутгах ч өсгөө. Зүгээр харин ч бүр ингээд жишээ нь авилгатай тэмцэх газрынх маань одоо баг зэрэг алдаа гаргачих шиг болоо. Тэгтээ бол энийг дорн засчих байлгүй дээ. Тэрнээс ч бол иргэн Эрдэнэжамын, улс төрч Эрдэнэжамын, дэд сайд Эрдэнэжамын олон улсын байгууллагт тэ тухайн асуудлаар бол тодруулах одоо явуулсны төлөө эрүүгийн гэмт хэрэг над дээр үүсгээд байх юм бол эн чинь өөрөө тэ эн чинь Монгол улс чинь одоо хойд солонгос уу юу вэ тэ хятадуу нөгөө үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс олон улсын байгууллагад хандсан тэ Amnesty International хандсан улаан загалмайд хандсан гэдэг юм уу одоо энэ байгууллагад хандсныхын төлөө эрүүгээр үүсгдэг одоо ямар улс болчих вэ гэдэг л ийм асуудал болоо шүү дээ. Сэтгүүлчдийн бас нэлээд бүх хэсэг нь тухайлбал томоохон зарим сэтгүүлчид бол таны яг энэ үйлдэлийнхаа төлөө бараг сайн дураараа ажиллаа өгөх, дэд сайдын ажиллаа өгөх ёстой гэсэн ийм тайлбарууд бас хийсэн. Энийг та яаж чадж байна? Сайн дураараа ажиллаа өгөх ямар шалтгаан байхгүй. Үгүй өгч болно. Ер нь бол энэ албан тушаалыг бол тэг ямар нэгэн байдлаар өгч болно. Тэгвэл хуулийн дагуу Монгол улсынхаа иргэнийг хамгаалсныхаа төлөө тэ дээрэс нь олон улсын конвенцийг Монголд хэрэгжүүлэх гэж оролцсны төлөө Монголын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа ямар хөө явж гин гэдэг талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлснийхаа төлөө огцрогч бол одоо асуудал үгүй. Одоо тэгвэл энэ асуудлаар чинь бол зөвхөн олон улсын байгууллага шүү цаад утгаараа харах юм бол тэг хууль сахиулах одоо шүүх прокурор ийм байгууллага зөв бус ажиллаж гин ийм ажил шиг бүгд л хэлж байгаа шүү дээ. Үгүйс дөнгөж сайхан 7 хоног 10 хоногийн өмнө Монгол Ардын намынхан те шүүх буруу шийдвэр гаргаад байна. Шүүх улс төрчөөд байна. Монголд гуйл болчлоо гэж лоозон бариад парламент дотор жагсаад дээрэс нь нөгөө олон улсын парламентын холбоо руу явуулаад үстэ. Явуулсан шүү дээ. Одоо тэгвэл яах юм? Тэр Монгол Ардын намын тэр жагсчихсан хүмүүсийг те шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдлоо. Тэ олон улсын парламент руу хов зөөлөө. Тэ ингээд эрүүгээр үүсгэх юм болж байна. Тэгэхээр бол энэ улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол тусдаа энэ бол зарчмын том шинжтэй асуудлуудыг гаргаж тавьдаг. Энэгээрээ бас Монголд одоо проблем ингэ шийдэх гэж ингэж оролддог. Ийм л учиртай. Бидний бодлого яриа юм бодлогын зүйл рүү илүү чиглэе гэж бодож байна л да. Өөрөөр хэлэх юм бол за ер нь хууль зүйн салбар энэ шинжилгээний тухайг олон жил ярьсан. За Нямдур сайч гэсэн энэ талаар ер нь бол шинжлэгдэж яваа гэж их хэлсэн. Тэмүүжин сайч энд бодлогын том зүйлүүдийг хийнэ гэсэн. Ямар шинжил бидэнд хэрэгтэй байна вэ? Магадгүй эрүүгийн хуулинд, иргэний хуулинд
бодлогын гол шинжилгээг юунаас хаанаас эхлэх хэрэгтэй юм бол? Бодлогын шинжилгээ хийх юм бол зөндөө байна. Тэгээ энэ нь бол манай яам дээр ч гэсэн нэлээд яригадад явж байгаа. Тэмүүжин сайдын одоо санаагчлаад ингээд хэрэгжүүлж эхэлж байгаа тийм шинжилгүүд бол зөндөө байна. Тэгээд энэ дээр дунд нь би ч гэсэн бас одоо тодорхой бас ингээд нам улс төрийг төлөөлөөд Австрийн албаа ашиж байгаа үед бол бас тодорхой голос өргөж тодорхой шийдлүүд гаргаж байгаа. Жишээ нь миний санаачилж байгаа юм бол жишээ нь одоо жишээ нь одоо нэг нөхцөл байдлаас нь эхлэе гэж бодчих. Сая их хурлаа дээр би хэлсэн л дээ. Манай ерөөсөө энэ шүүхийн шийдвэр биелүүлэх газар тий 20 анги хориглууд гэдэг бол үндсэндээ бүр завхарсан юм болсон. Тэ ягаад тэгэхээр баахан улсын үйлдвэрийн газруудыг байгуулчих уурхай байна, барилгын компани байна, тэ барилга байна, тэ өчнөө юм үйл ажиллагаа явуулж байна. Энэ дээр нь бол хориглууд ажилладаг. Хориглууд ажиллахдаа 140 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Энэ яг нотлоготой зүйл үү? Энэ ерөөсөө дүрм журамтай бүр тогтоол шийдвэр гаргасан явж идэг. За. Хэрэгжээд явж идэг зүйл. Тэгэхээр миний одоо жишээ нь байрж байгаа байр суурь бол тэр хүмүүс хөдөлмөрлөх нь зөв. Гэхдээ хөдөлмөр нь нэгэнт одоо Монгол улсад ажиллаж байгаа хоригдлч бай, төрийн албаагч хинч бай, өөрийнхөө энэ одоо ажилч хөдөлмөрлөж байгаа одоо тохирсон тэнцвэрч цалин хөөс авах ёстой. Хөдөлмөрөө үнэлэх ёстой тийм ээ. Хөдөлмөрөө үнэлэх ёстой. Хэрвээ тэр хөдөлмөрийг нь шудраг бишээр доогуур үнэлэх юм бол энэ бол юу болд юм гэхээр энэ бол орчин үеийн боолын хөдөлмөр. Тэгэхээр төрийн байгууллага тэгээ энэ боолын хөдөлмөр эрхлүүлж ийн гэдэг логик цаана гарах гэдэг байгаа зү тий. Өөрөөр хэлбэл барилга дээр хүн өнөөдөр ямар цалинтай ажиллаж байна? Өдрөө 20 мянган төгрөгийн цалинтай ажил олдож байна уу? Тийм ажил хүн олдож байна олдохгүй ба шүү дээ. 40 мянган төгрөгөөр ажиллаж чад олдохгүй байна гэж ингэж байна. Уул уурхаа дээр бараг сая төгрөгөөс доош цалинтай хүн олдож байна уу? Олдохгүй байна. Тэ? Ийм нөхцөлд хориглууд гэдэг утгаар нь тэр хүмүүсийг 140 мянган төгрөгөөр ажилуулад тэрнгээр нь тэрнгээр нь ашиг болоод бизнес хийгээд төрийн албаа агчдын байшинг бариулаад 20 газараа бариулаад тэрэнд нь 140 мянган төгрөгийн цалин өгөө явуул энэ үл өрөө боол хэлэх юм уу? Шуулуух хэлэхэд. Тэгэхээр төр өөрөө ингэж болохгүй. Гадаадын шоронгууд яадаг вэ? Юу ч хийгээгүй байхад нь хүртэл мөнгө өгч идэг гэж бид нар сонсдог үстэй. Гадаад дотоод хоригдоод ирсэн хүмүүс ярьж идэг. Гэхдээ энэ ч өдөр нь баг тамхины мөнгөд 20 евро өгд юм байлээ ч гэх шиг ярьдаг байхгүй. Тинчээ хүмүүсэд тэгж хандж шít. Тэгэд бид нар яаж хандж байна? Тэрний хооронд бас маш том зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхдээ тэгж ханд гэсэн үг биш байх л да мэдээж тийм ээ. Хөдөлмөрийн бодиттой үнэлэх гэсэн санаа яа. Хөдөлмөрийн л бодиттой үнэлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн бодиттой үнэлэхээр бол хид хідэн чухал давуу тал гарах юм. Нэгт нь бол тэр хүн бол хөдөлмөр туртаа болно. Ажил хийгээд тогтмол сар болгон бас муучгүй цалин аваад ирэхээр бол нэгдүгürt гараад тэр ажлаа эрхлэх дуртай бол. Хоёрдугаар тэр одоо гэмт хэрэгтэн гэх юм уу тэр одоо хоригдол болгоны цаана хохирогч байдаг байхгүй юу? Хохирогч чинь нөгөө төлбөрийн чадваргүй хүнээс юугаа авах вэ? Тэгэл одоо шүүхийн шийдвэр гарцсан, шүүхийн шийдвэр биелүүлэх тэр тогтоол нь очсон. Тэгээ нөгөө хоосон юм уу шоронд орсон хүнээс юуг нь авд ингээд суучна. Хэрвээ тэр хүмүүст бодиттой цалин өгөх юм бол хохирлын бараг дулчих боломжтой. Тэгэхээр энэ бол маш том өөрчлөлт болох. За эрүүгийн хууль дээр бол ер нь бол бас бид нар бодмоор юм билээ. Ер нь тэ нэг баг саг гэмт хэрэг хийсний төлөө ингэж олон жилээр нь хорих. Тэ ер нь ялах ялахгүй зөрчлийг гэмт хэрэг тооцох. Тэр бас болмоор л байгаа. Ер нь бол жишээ нь ингээд одоо ингээд хөдөө очихоор Монгол ирчүүд юу хийж ийн гэхээр өдөр нь малдаа яваал ингэж ягаал оройр нь голцол гэртээ тоглоод хөзөр тоглолт юм бэл. Тэ? Янз янзын хөзрөө тоглоно, даалгаваа тоглоно. Тэгээ яг ингээ эрүүгийн хуулиас харахаар энэ нэг мөрөөдө тоглосон, мөрөөдө тоглолоо зохион байгуулсан гэдэг ийм асуудал руу орох боломжтой. Тэгээ хин нэгэн хүнийг бол жишээ нь нэг хууль сахиулах байгууллагын хүн одоо дургууг нь хүрэх юм бол тэ мушгиж болж өөр намын байж таарад энэ төр уур нь хүрэх юм бол мушгичгийн боломжтой л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мэтчлэнгээр бол нэрүүгийн хуулийг бол нэлээд өөрчлөх хэрэгтэй юм бэл. Зүгээр яг одоо ингээ явж байгаа чинь нэрүүгийн байцаан шийдэх хууль төр ч гэсэн нэлээд одоо том зарчмын өөрчлөлт оруулна гэдэг ингээд ажил хийсэх суугаад одоо яг гарцсан яг хуульчд бол бичиж байна л да. Гол орхож байгаа том өөрчлөлт нь болохоор одоо бидний кинон дээр хардаг Америкийн шүүх хурлын тийм систем. Цэвэр одоо мэтгэлцээний систем. Цэвэр мэтгэлцээний зарчимдаа шүүгч урьдчилж хэрэг уншихгүй. Мөрдөн байцаагч прокурор бол нөгөө хэрэгээ өөрөө бүх нотлох баримтаа цуглуулаад шүүхтэр очино. Өмгөөлөгч бол тэгээ сэжигтэн ялагдагч гэсэн өөрийнхөө нотлох баримтыг цуглуулад бас мөн шүүхтэр очино. Тэгээ хоёр талаас зэрэг гэрчээ гаргаж ирж тавиад шүүхтэрийн дундаас нь мэтгэлцээний дундаас нь үннийг бол. Энэ бол нэлээд том шинжил. Энийгээ дагаад бол
шүүхийн одоо тойргийн тогтолцоо ингээл зөндөө олон юм шинжилгээ дагж хийсэн. Дараагийн асуулт. Тэгэхээр саяхан хэд хоногийн өмнө Монгол Ардын Хувьсгалт намын ард түмний шударга их хуралдай болсон тийм ээ. Орон даяар бас үзэгчид маань бас үзсэн байх. За тэн дээр бол маш олон зүйлүүд яригдсан. Тэгээд эцэстээ төгсгөл рүүгээ энэ одоо юу гэдгийг ард түмний хуралдаа ямар шийдэлт хүрв, ямар шийдвэр гаргав, цаашид одоо юу гэдэг намын бодлогын хүрээнд юуг анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Тийм, нэгдүгээрт нь бол энэ их хуралдаа Монгол Ардын Хувьсгалт нам бол дэмжиж зохион байгуулж оролцдог. Анхнаасаа энэ бол нэлээд олон одоо Монголын идэвхтэй иргэний нийгмийн байгууллагууд дээрэс нь хэд хэдэн улс төрийн нам гэж зохион байгуулж ирсэн. Эдийн дундаа бол яг материалын талаас гэх юм уу Монгол Ардын Хувьсгалт нам хүн хүч талаас ч гэсэн зохион байгуулад явхад илүү одоо хүчтэй бярта гэдгээрээ зохион байгуулалтанд голчлон оролцоод явдаг юм л дээ. Тэгээ энэ удаагийн их хуралдаагаар бол нэлээд хэдэн асуудлыг тэр дундаа бол шүүхийн тогтолцоо тий хуульчдын одоо энэ асуудлаар бол хилцүүлэг өрнүүлээ гэж энэ удаагийн сэдвийг үнтэй гэж тохирсон юм байл зохион байгуулагч. Ихэнх үг хэлсэн хүмүүс бол таны ч гэсэн анзаарснаар бол ерөөсөн Монголд хэлмэгдүүлэлт эхэлсэн байна. Хэлмэгдүүлэлтийг тодорхой субъектүүд хийж байна. Тэ улс төрийн зорилготой байна энэ бүр. Тэ тодорхой ганц хоёр улс төрийн нам хүчний одоо лидерүүдийг, дэмжигчдийг онилсон тэ одоо буруугаар одоо муугаар хэлэх юм бол улын шагаас ийм үйл явдал явуулж байна. Тэгээ хамгийн хэлмэгдүүлэлтэнд тохирч байгаа бол Монгол улсын ерөнхийлөгч инх баяр байна. Тэ тэр хүнийг одоо ялсан бүх хэрэг бол зохиомл байна. Гэдэг дээр бол ерөөсө хот хөдөөнөөс ирсэн хүмүүсийн 99% нь ингэж хэлсэн. Тэгэхээр бол нэг талаар бол Монгол Ардын Хувьсгалт нам бол Монголын ард түмэн тий бүх орон нутаг бүх одоо нийгмийн давхарга бүх мэрэгжлийн төлөөлөл бол энэ их баяр даргыг хэлмэгдүүлж байгаа юм байна гэдэг дээр бол санаа нэгтэй байгаа юм байна. Гэдгийг харагдсан байна тийм ээ. Энийг бол улс төрийн зорилготой гэдгийг бол 3 өдрийн турш явсан шүүх хурлаас бол бүх хүн ойлгоцсон юм байна. Үндсэндээ бол де факто гэж ярих дуртай тий. Де факто бол инх баяр бол цагаагдчих тий. Үндсэндээ бол ард дэрэгчдэр, хуульчдэр тэгээ ер нь бол хүмүүс инх баяр гэдэг хүнийг бол хэлмэгдүүлсэн байна гэдэг бүгд хүлээн зөвшөөрөөд энэ хүнийг бол бот амьдрал дээр бол де факто цагаатгцсан байна. Цагаатгцсан байна. Харин одоо бол дээч үхээс юм уу өөр ямар субъектний нэг бол дэж юри тий цагаатгах хэрэгтэй байна гэдэг. Тий хэлбэрийн хувьд л одоо цагаатгах нь үлдсэн байна л гэж ингэж ойлгож байна. Яг энэ асуудалтай уялд бол дараагийн асуулт орж гарч байна л. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч инх хоёрын одоо шүүхээс хэргийн шийдсэн. Тэгэхээр дав заалцсан. Мөн хэвэрүүлдээс одоо бид та бүхэнд одоо ямар боломж байгаа вэхээр дээд шүүхт хандах. Тэгэхээр энэ шат үйл явц ямар шатантай явж байгаа хизээ хандах уу. Тэгээд дараагийн одоо дээд шатны хяналтын шүүх хурал бас хизээ болох уу гэж хүмүүсээс харж байгаа. Тийм за би яг өөрийнхөө хувьд бол инх баяр даргын бол өмгөөлөгчөөр бас яг ажиллах байгаа учраас сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр ямар ч байсан хугацаанд дав заалдах өргөдлөө өгөх байх, дээд шүүгч гэсэн тодорхой хугацааны дараа зарлах байх гэж бодож байна. Зүгээр одоо бол бүхэл ихтгэл найдар бол дээд шүүхтэр байгаа. Дээд шүүхтэр байгаа. Тэгэхээр дээд шүүх бол энийг бол үнэн голыг олоод шүүх системийн хаач тэр, шүүгчдийн хаач тэр тий нэр хүндийг бол бас нэг цэвэрлж үлдэж тий шүүхт итгэлийг бол ард түмэнд буцааж өгөх хэмжээний тийм сайхан шийдвэр гарах байх л гэж тий өөрөөр хэлэх юм бол ард түмэн тэр чигээрээ цагаатгцсан байгаа, ойлгоцсон байгаа тий одоо үнэхээр одоо ямар ч өөрт нь хамааралгүй энэ хэрэгээр буруутгагдсан байгаа хүнийг бол цагаатгах байх л шүүхийн дээр асуудал гарах хэрэгтэй гэсэн. За сүүлийн асуулт хугацаа маань дуусах болж байгаа учраас найруулагч сануулж байна. Хууль зүйн дэд сайдын хувьд асууж байгаа. Хуулийн боловсрол олгох тогтолцоонд анхаарах цаг болжээ гэж одоо хаасаагүй ярих болчихлоо. Тэр энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Ер нь хуульч хүн боловсруулах, сургах, мэрэгшүүлэх, ажилтнанд дадуулах чиглэлд юуг анхаарах хэрэгтэй? Энэ бол маш чухал. Ялангуяа одоо хүний хувь заяаг шийдэж байгаа шүүгчдэр бол бүр их чухал байна. Хуульч хүн байгууллага дээр. Би бол хуульч хүн. Гэхдээ жишээ нь би бол маш олон салбарт ажиллаж үзсэн. Эрүүл мэндийн салбарт ч тэр нийгмийн салбарт ч тэр тий. Одоо шоу бизнесийн салбарт бас ажиллаж үзлээ. Ингээд хүүхдийн байгууллагаар ажиллаж, нийгмийн хуульчдыг бол нь штэ. Ингэж аль болох өргөн хүрээнд бол ажиллуулж, сургуулж, хичээлэх хөтөлбөрт оруулах нь айгүй чухал байна. Тэгээ өнөөдөр штэ ахаал буцаал инх баяр даргах асуудал байна. Тэнд байгаа прокурор, шүүгч хоёр шүү дээ. Хувьчлах хувь нийлүүлж нэгдсэн компани байгуулах хоёрыг л ялахгүй байгаа байхгүй юу? Эдийн засгийн тийм том харилцааг нөгөө л өргөө зочдуулын хувьчил гэж яриад. Хувьчилсан юм нэгч байхгүй.
хувьчлалын хуулиар зохион байгуулсан нэг ч байна. Монгол улсын нийслэл өөрийнхөө өмчөөр хувь хүнтэй нийлүүлж компани байгуулсан тухай ярьж байгаа байхгүй юу? Жишээ нь Монголд бол өнөөдөр гадны компаниуд хурж ирээл Монгол хүнтэй юм уу Монгол байгууллагатай нийлээл компани байгуулаад явдаг. Ийм иргэний эрх зүйн маш том одоо ойлголтын шал ондоо юм гэл ойлгохгүй байгаа. Тэгээ ийм юм ойлгохгүй хүмүүс одоо жишээ нь 5-7 IPO тий оюутлахын IPO гэл ингээд Монголд ингээд бүр их нарийн харилцаанууд орж шүүхээр ордог. Орж ирнэ. Энэ бол зүгээр маш элементарны юм харилцааг ойлгохгүй байгаа хүмүүс бүр тэр нарийн одоо санхүүгийн том луйруудыг яаж ойлгож яаж илрүүлэх вэ? Санхүүгийн том маргаануудыг луйраас нь яаж салгах вэ? Тэ? Эн чинь бол үндсэндээ Монгол яг энэнд бол хуульчтай шүүгч ерөөс бэлдэхгүй байна. Тэ? Хуульчч гэлтэхгүй ер нь бол төрийн байгууллагууд нь энэ дээр бол бас тийм ойлголцтой ийм алдаатай юмнууд бол зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн энэ ирж байгаа том харилцаагаа бид нар харж тэгээ юуг луур гэж үзэх, юуг хамтарч яах гэж үзэх, юуг бизнесийн маргаа гэж үзэх гэдэг юм уу та. Энэ хүмүүс сайн ойлгохгүй бол зүгээр л одоо хоорондоо хийж явж байгаа л хин нэгэн одоо магадгүй одоо илүү сайн нутгийн одоо шүүгчтэй, нутгийн прокурортой илүү ялаад байдаг л ийм ингээм бол Монгол чиглэлд одоо боловсролыг анхаарах хэрэгтэй гэсэн байна. Боловсролыг маш сайн анхаарах хэрэгтэй. Би ч гэсэн өөрөө ямар ч байсан ийм бодолтой хүний хувьд бол манай салбарт байдаг том сургууль байгаа. Саяхан хууль сахиулахын их сургууль болж өөрчлөгдсөн. Энэ сургуулийн бол хичээлийн хөтөлбөрт нь бол нэлээд ингэж анхаарч тий бус байгууллагаас чинь дэмжлэг авчижлаа гэж юм байна та. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд энэ удаагийн зочинтой ярилцах цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөх боллоо. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгт хууль зүйн дэд сайд Эрдэнэжимээ өргөдөө оролцлоо. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл үзэгчдээ бас түр баярлалаа гэж хүсэлгэнэ.